За сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүсэл сонирхол хэрэгцээ өөр байдаг нь хэд хэдэн хүчин зүйлтэй шууд холбоотой. Жишээ нь эрэгтэй хүн бол тархиныхаа хоёр талын бөмбөлийг ээлжиж ингэж ашигладаг учраас заримдаа хинэггүй болчдөг. За мөн эрэгтэйчүүд гэр бүлээсээ, хань ижлээсээ хүсэн хүлээдэг тэр хэрэгцээ нь эмэгтэй хүнийхээс өөр байдаг. За жишээ нь бол магтаал үнэлэмжинд эрэгтэй хүн дуртай гэсэн үг. Тийм учраас чи бол энийг хийж чадсан. Миний хань энэ амьдралыг бүтээлээ. Чи энийг хийсэн. Чи энэ амьдрал өөр хүүхэд тань ижлийнхээ төс шиг толгуур те би чинийхээ нөмөр нөөлөгд амьдарч ин гэсэн иймэрхүү юм хандлагад бол эрэгтэй хүн бол дуртай байдаг байна. За мөн цаашлаад бол эмэгтэй хүнээс за мөн эхнэрээс жохон ч гэсэн илүү гэсэн ийм мэдрэмжийг мэдрэх тусмаа эрэгтэй хүн өөрийгөө бол тааламжтайгаар мэдэрдэг. За мөн энэ магтаал гэсэн үг шүү те энэ магтах тусам эрэгтэй хүнийг хэлбэл эрч хүчээр бол цэнэглэгдэж идэг. Магтах тусмаа эрч хүчтэй байдаг гэсэн үг юм эрэгтэйчүүдийг тийм. За тийм учраас харин эсрэгээр нь чи хинч биш чи энийг хийж чадсангүй гэх мэтлэн байдлаар хин нэгэн хүнтэй эсвэл тийм харьцуулаад ирэхээр эрэгтэй хүн өөрийгөө сул доройгоор мэдэрч эхэлдэг. За ингээд ирэхээр ирсэн эрэгтэй хүн альва зүйл дээр хандах хандлага нь тийм альва зүйлийг хийж бүтээх нь болоос эсрэгээр багасж эхэлдэг байна. Тийм учраас эмэгтэйчүүд маань та эр нөхөртөйгээ харьцахдаа бас анхаарах хэрэгтэй. Та ямар эрэгтэй хүнийг хүсэж байна ямар хань ижил ямар эр хүнийг хүсэж байна та тэр хүнийгээр төсөөлж бодож яг тэгж хайрлж хүндэлж харьцах хэрэгтэй юм байна л да.